За сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Асинхрон 12 дахь хичээл та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн хичээлийн сэдэв бол сонин нийтлэлийн найруулгын төрлийн онцлогийг судалнаа. За тэгэхээр найруулгын төрөл гэж юу хэлдгийг, найруулгын хэм маяг гэж юу хэлдгийг энэ хоёр юугаар ялгаатай юм бэ гэдгийг өнөөдрийн хичээлээр ойлгож авна гэсэн. За хичээл маань үндсэн 3 юу гэдгийг үе шатаас бүрдэнэ. За нэгдүгээрт бол найруулгын төрөл, түүнийг юу хэрхэн яаж ангилдгийн онцлогийг нь судална. Хоёрдугаарт найруулгын хэм маяг гэж юу хэлхин, юу гэж ангилдгийг, за онцлог нь юу вэ гэдгийг судална. Гуравдугаарт найруулгын төрөл, найруулгын хэм маяг хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдгийг хэвчүүлсэн ийм 3 үйлдэнд хийнэ гэсэн. За тэгэхээр найруулгын төрөл гэж юу хэлэх вэ? За тэгэхээр найруулгын тухай ойлголт бол өргөжөөд, хөгжөөд улам юу гэдэг хөгжих тусам үүрэг зорилгоос нь шалтгаалаад олон талаас нь янз бүрээр илэрхийлж болдог. Судлаачид бол үүнийг гаргасан. За тэгэхээр найруулгын төрлийг бол ерөнхий хоёр ангилна. Бичгийн найруулга, ярианы найруулгын төрөл. Бичгийн найруулга, албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга, сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулга гэж ангилдаг байна. За тэгвэл албан бичиг, шинжлэх ухааны, сонин нийтлэлийн, уран зохиолын найруулгын төрлүүд бол тус тустай онцлогтой. За энийг бол хүүхдүүд та бүхэнд дэлгэрүүлээд уншаарай. Шинэ сонин нийтлэлийн найруулгыг илүү дэлгэрүүлж ярина гэсэн. За тэгэхээр сонин нийтлэлийн найруулга гэж юу хэлэх юм бэ гэхээр хэрэг явдлын учир утгыг хэлбэрчлэн тайлбарладаг, мэдээлэх, дамжуулах зорилготой, за учир зүйн нотлохоо хийдэг тийм бичгийн найруулгыг бол сонин нийтлэлийн найруулга гэж хэлнэ. За тэгвэл сонин нийтлэлийн найруулга, ер нь найруулгын төрлүүд ямар онцлогтой юм бэ гэдгийг лекцээс харж болно. Албан бичиг, шинжлэх ухаан, сонин нийтлэлийн, уран зохиолын, ярианы найруулгууд ямар онцлогтой юм бэ гэдгийг лекцээс харж болно. За голчлоод сонин нийтлэлийн найруулгыг багш нь тайлбарлаж өгье. За тэгэхээр сонин нийтлэлийн найруулга бол шинэ сургаг мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг онцлогтой, шинэ санаа дэвшүүлсэн, за мөн шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн байдаг, уран дүрслэл, далд санаа, үг хэллэгийг ашигласан байдаг. За сэтгүүлч бол юу гэдэг нь бичигчийн сэтгэлийн өнгө асуудал илэрдэг, баймж үнлэмж их илэрдэг ийм найруулгын төрөл байдаг байх нэ. За найруулгын хэм маяг гэж юу хэлэх юм бэ гэж байгаа. Тэгэхээр найруулгын тухай ойлголтод гүнзгийрснээр найруулгын төрөл, хэм маяг гэсэн хүүхдийн ойлголтууд бол гарч ирсэн. Тэгэхээр тоочмж их бол албан бичгийн найруулгын төрөлд гоцолдог гэсэн. Эргэцүүлэмж хэм маягийн их болохоор шинжлэх ухааны найруулгад орно. Тайлбарламж хэм маягийн ихүүд бол сонин нийтлэлийн найруулгад орно. Хүүрэмж хэм маягийн их бол уран зохиолын найруулгын төрөлд багтдаг гэсэн. За мөн найруулгын хэм маягийг зургаар илэрхийлэх юм бол хүүрнэмж, тоочмж, тайлбарламж, эргэцүүлэмж хэм маягийн ихүүд маань тус тустай юу гэдгийг зургаар илэрхийлж болно гэсэн. За тэгвэл тайлбарламж хэм маягийн их буюу сонин нийтлэлийн найруулгын төрөл маань тайлбартай зургаар илэрхийлж болно гэсэн. За тэгэхээр яадаг вэ гэхээр ямар нэг зүйлийн мөн чанар, утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой их гэсэн. Мөн юу гэдгийг батлах, тайлбарлах зүйл, түүнийг тайлбарласан баримт нотлохоо төгсгөл дүгнэлт хэсгийн ихэд байдаг гэсэн. За тэгвэл найруулгын төрөл, найруулгын хэм маяг хоёр ямар ялгаатай юм бэ гэхээр тэр шар дэвсгэртэй бичвэрүүд бол найруулгын төрлийг хамааруулж тийм ээ. Найруулгын төрлийг бол албан бичгийн, эрдэм шинжилгээний, сонин нийтлэлийн, уран зохиолын гэж ангилна. Найруулгын хэм маяг бол тоочмж, эргэцүүлэмж, тайлбарламж, хүүрнэмж. За ингээд өөрөлдвөл найруулгын төрөлд найруулгын хэм маяг маань багтж ийн гэсэн үг тийм ээ. За тэгэхээр албан бичгийн найруулга болон эрдэм шинжилгээний найруулгын төрлийг загварт найруулга гэж үздэг. Уран зохиолын болон сонин нийтлэлийн найруулгын болохоор загварт бус найруулга гэж үздэг. За тэгвэл албан бичгийн найруулгад бол өөрнөх, тооцох өгүүлбэрүүд гоцолдог бол эрдэм шинжилгээний найруулгад баталж өгүүлсэн өгүүлбэрүүд ихэвчлэн ордог гэсэн. Харин сонин нийтлэлийн найруулгад болохоор асуух, таамаглах утгатай өгүүлбэр голчлно. Уран зохиолын найруулгад бол захирах, өсөх өгүүлбэр бол голчлдог гэсэн. За ийм онцлогтой ялгаатай байдаг байх нэ. За ингээд асинхрон хичээлээ үзсэн хүүхдүүдтэй баярлалаа. Хичээлийн дараах сарлаа үсгээд илгээгээрэй.